За би тэрэн дээр бас зөвшөөрөхгүй байна. Ойлоо нэгтэй л мэтгэлзээ маягтай ярилцлага юм чинь. Тэг яагаад гэхээр монголчууд нэгдүгээр хүн амын орлого бага юм, хоёрдугаард амьлгуудын эмийн төсөв хэцүү юм, хямд мэргэлдэг ард түмэн. Нийгэм тэр чигтээ та бодлоо зүгээр гараад захын дэлгүүрээс тусаагаад буухтай адил эмийг хоош гэж байна. Ер нь 100 мянган төгрөгийн юм байвал толгой гашлахаал явна. Тэгсэн мөртлөө 100 мянгаар нэг гутал аваад өмсчих юм уу, 100 мянгаар нэг орой ресторан баранд орчих юм уу, 100 мянгаар нэг цамц авч өмсөд юм уу, нэг хөдөө амралтанд явуучвал чадна. Үнэхээр хэлэхэд улс маань дуу юм хөрөнгө багтай юм. Тэр хөрөнгө багтаагаас гадна бас арай ч илүү хөрөнгө гаргах боломжтой буруу зүйлдер гаргаад байх шиг санагдаж байна. Тэгээ одоо би чинь төрийн хүн биш. Саналал тавина штэ. Өөцөлчлээ, зүтгэжлээ. Хамгийн үнэтэй эрүүл мэндтэй Монгол хүн мөнгө зарж чаддгүй байхгүй. Монгол бол эмээ үйлдвэрлэл хөгжүүлэх боломж маш муу. Хамгийн том яг төрийн дэмжлэг олон шалтгаануудад хамгийн том нь хүн ам зөвхөн. 3 сая хүн зориулж эм үйлдвэрлэл гэж байдаггүй. Нэг алхал юмсан. Яг энэ манай үстэй одоо түүцүүдтэй адилхан болсон. Автобусны буудлаас баг илүү байгаа гэж бодож байна. Нэг хөрхийн эмч хажуудны дойлогтойхон жорын бичээд өгдөг сувлагч байхгүй, жорын цаас нь байхгүй. Тэр тэр автоюун чинь эмчтэр чи очихоор ампицилин бичиж өгнө шүү дээ. Аспирин бичиж өгнө шүү дээ. Чи энийг өгөхгүй байхдаа яадаг вэ? Чи юу юм, чи хэн юм гэж загнаад байгаа. Хэзээ юм болчоо. Эрүүл Монголын төлөө вакцины ток шоу нийгмийг дагсааж явна.